За Монгол Улсын ерөнхий прокурор жаргал сайхан таныг дэмжиж байгаа. За Монгол төрийн шудраг хар харцагны бодлогыг бас тээж яваа ийм зарчимч төрийн түшээ гэж үнэлж явдаг. Таныг ерөнхий прокуророор ажиллаж байх хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний институт болон ерөнхий прокурор мөн парламентын хүрээнд нэг ажлыг бас хийж хэмсэн гэсэн бодол тээж явдаг. Нэгэ ч гэсэн олон удаа бас илэрхийлж урд нь ярьж явсан. Сая бас манай гишүүд Эрдэнэт гишүүн сая хөндөж байна. За Дандан шатар дарга бас сая байр суурь илэрхийллээ. Монгол Улсын төрийн тэргүүний институт прокурорын байгууллагын тогтолцоо түүнд ажиллах хүмүүсийн шалгуур, хариуцлага тооцох асуудлууд зэрэг хүрээнд 2021 онд хийгдсэн шүүхийн шинтгэлийн зарчмын төстэй байдлаар шинтгэл хийх ийм улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байгаад туйлын талархалтай хандж байна. За энэ бол бид ганцхан ер нь аливаа нэг шинтгэлийг ярихаар хоёр хүчин зүйлээс зэрэг хамаардаг юм байна. Би бол одоо яг хувилж мэдэхгүй, гэхдээ 50% юм шиг байна. 50% нь бол хуулиас хамаардаг юм байна. 50% нь бол хүнээс хамаардаг юм байна. Сайн тогтолцоон дээр муу хүн ирвэл тэр тогтолцоог нураадаг юм байна. Сайн хүн ямар ч одоо сайн зүйлийг хийгээд муу хуулийн схемээр бол бас ажиллах болцоо их муу байдаг юм байна. Тийм учраас энэ хоёр маань бүрдэж байж сая бидний өссөн үр дүнд хүрдэг юм байна гэж ингэж харагдаж байгаа. Шүүхийн шинтгэлийг ярьж явах үед бид нэг зүйлийг хэлжээсэн. Энэ бол шудраг ёсны тогтолцооны 10%-ийг л бид шинжлэх гэж байгаамаа хууль эрх зүйн өрөөнд гэж. Яагаад ингэж ярьж ирсэн бэ гэхээр үндсэндээ шүүх маань өөрийнхөө итгэл үнэмшил сайн дураар хэргийг шийддэггүй байгууллага. Шүүхтэр тэр хэрэг учирлыг аваачж байгаа этгээд бол ерөөсөө прокурор байгаа. Прокурорын цуглуулсан нотлох баримт хавтас тэргийн хүрээнд л шүүх шийддэг. Тэгээ нотлогдвол ялдаг, нотогдохгүй бол цагаатгадаг. Ийм л зарчимтай. Тийм учраас прокурор дээр ирж байгаа энэ хариуцлага бол нэг өндөр болж байна. За бид одоо өнгөрсөн парламентын хамгийн сүүлийн хавар 24 оны 6 сард ялангуяа навлаг албан тушаалын хэрэгүүдийг шүүх хуралдаануудыг нээлттэй ил тод байх хуулийг баталсан. За энэ хүрээнд бол одоо Монгол Улсын дээд шүүх ерөнхий прокуророос манлайлаад шүүх хурлуудыг цахимаар шууд дамжуулдаг боллоо. За энэ бол би их том үр дүн гэж үзэж байгаа. Ард түмэн нийтээр одоо урд нь бол ингээд нэг тодорхой ингээд хэрэг хэвлэлээр хайдаг. Зориуд хүнийг гутаах гад. Тэгээ олон нийтийн дунд бүр гэмт хэрэгтэнгээ ойлголт өгж жагаад дараа нь тэрийг хонглоор чирдэг. За тэгэнгүүт одоо бид нэг нээлттэй болгосны үр дүнд юу харж байгаа нөхөр үнэхээр тэр хүн гэм буруутай байсан юм уу, гэм буруугүй байсан юм уу? Яг ямар одоо нотлох баримтын хүрээнд шүүх энэ асуудлыг тэр хүний гэм бурууг ярьж гинэ гэдгийг бүгдээрээ хамтдаа яг ижил мэдээлэл долгион дээр авч үзэх боломжтой болж байна. Энэ маань өөрөө хамгийн арчлалын шилэн байдлын тунгалаг сайн тал байна. Тийм учраас прокурорын одоо мөрдөн шалах ажиллагааны одоо дотоодод мөн энэ дотоод арчлалыг бэхжүүлэх, хариуцлагыг сайжруулах хүрээнд одоо хамтарч ажиллах чиглэлээр одоо Дандан шатар дарга маань ямар бодол саналтай байна вэ гэсэн асуулт. За 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шүүхийн цахилгаан ороо шүүхийн ерөнхий зөвлөлийн ер нь шүүхийн бас тодорхой шинжилгүүд ор шүүхийн шинжилгээний тухай хууль багц хуулиуд батлагдаж бас хэрэгжиж явж байгаа шүүхийн шинжил мэдээж үр дүн нь бол тодорхой хугацааны дараа гарч хуулийн хэрэгжилтийг улсын их хурл хэн цэгнээд аль нь болж байгаа аль нь болохгүй байгаагаа хянж дүгнж үзээд улам болсонгуулгоод явах бах. Энд бол тодорхой том акс дэвшлүүд гарсан. Өнөөдөр илт мэдрэгдэж байгаа олон үр дүнгууд бий. За тэгээд 50% хунаас 50% хуулиас хамаарч байна гэж ер нь бас шүүхийн шинжилгээ ажил бол 10% тавьж байгаа гэж бас өчтөр байнгын орон дээр яригдж байсан. Тэгэхээр энэ шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн болсон прокурорын шинжилгээ асуудал бол бас миний хэлсэнчлэн тэр прокурорын мөрдөнгөөс ахуулаад
хүний эрхийг хамгаалах гол институцийн хувьд прокурорын хуулийн шинжилгээг бол хууль тогтоох байгууллага, улсын их хурлын гишүүд манлайлж хэрэгжүүлэх бах. Энтэй бас прокурорын ерөнхийлөгчийн тамгын газар хамтран ажиллаж энэ шинжилгээг хэрэгжүүлэх замун шүүхийн хуулийнхаа хэрэгжилтийг ч гэсэн эргэж хянаж үзэж аль нь болж байна, аль нь болохгүй байна. Улам босронгуй болох талаар одоо шүүх эрх мэдлийг шударга эсийг тогтооход хууль дээдлэх зарчмыг тууштай мөрөгжүүлэхэд шүүх эрх мэдлийн шинжил заашгүй чухал. Ийм учраас Батбаян энх хоёр гишүүний гарч байгаа санаачлалуудтай бол санал нэг байна. Ер нь бол энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ шинжилгүүдийн үр дүнд илүү их авилгалтай тэмцээд илүү олон хэрэг илрүүлээд илүү олон хэрэг шүүх рүү шилжээл байгаа учраас энэ авилгал нэмэгдсэн юм шиг харж байгаа болохоос биш алд байгаа юмнуудыг бүгдийг нийлүүл болсон шинжилгээний үр дүнд бол тодорхой үр дүнд гарсан. Тухайлбал одоо ерөнхий прокурор чигтэр танилцуулснаар 4.8 их 80 төгрөгийн хохирлыг барагдуулж шүүгч шилжүүлсэн хэргийн тоо хэдэн 10 дахин нэмэгдэж ер нь энэ шударгас шүүхийн байгууллагын шинжилгээ ажлуудын тодорхой үр дүн гарч байгаа бодит хэмжүүрээр бас хэмжиж болох бах. Цаашдаа улам сайжруулахын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр энэ өөрчлөлт шинжилт бол одоо ялангуяа үндсэн хуулийн гол байгууллагын институцийн хувьд хэрэгжих ёстой гэсэн саналуудаа санал нэг байна.